안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. За өнөөдөр бид 11-р хичээлийг эхэлж байна. Өнөөдрийн хичээлийн гарчиг маань 여보세요. 여보세요. Энэ нь байна уу? Одоо уцаар ярихдаа байна уу гэсэн утгатай. За хүмүүс хоорондоо уцаар юу гэж ярьдаг тухай, утасны номерыг одоо яаж хэлдэг тухай, солонгосоор утасны номерыг яаж хэлдэг тухай одоо үзэх болно. За ингээд хичээлд орцгоё. Нараа Чойсу хоёр эхлээд одоо уцаар хоорондоо юу гэж ярьж байгааг сонсоод дараа нь дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. 자, 회화를 들어보겠습니다. 여보세요. 안녕하세요. 저 철수예요. 네, 철수 씨, 반가워요. 밖에 비가 많이 와요. 제가 우산을 안 가지고 왔는데 어떻게 하죠? 그래서 제가 전화했잖아요. 정말 고마워요. 우산을 갖다 줄게요. 여보세요. 안녕하세요. 베노, 샌베노 гэд мэдлж байна. 저 철수예요. 비 철수 байна. 네, 철수 씨 반가워요. сайн уу? юу вэ? 밖에 비가 많이 와요. 가다 벌어 их орж байна. 제가 우산을 안 가지고 왔는데 어떻게 하죠? 비 зонтхоо авч ирээгүй одоо яана гэж санаа зовсон. 그래서 제가 전화했잖아요. тэгээд л би ярьж байна шүү дээ. 정말 고마워요. 마시고 баярлаа. 우산을 갖다 드릴게요. 갖다 줄게요. 드릴게요. гэсэн хүндэтгэл хэлбэр. зонтыг аваач өгье. 자, 여보세요 гэдэг нь болохоор байна уу? уцаар ихтэй байна уу гэж хэлдэг. 여보세요. дараа нь 철수 씨 반가워요 гэдэг дээр 반갑다 гэдэг үгнээс 반가워요 гэж гарсан байгаа. таатай байна, уулзсандаа таатай байна, дуу хоолой гэж сонсоход таатай байна гэсэн утгаараа 밖에 гэдэг дээр 박 гэдэг нь гадаа гэсэн үг байгаа. 우산 гэхлээрээ зонтик борооны шүхрийг хэлж байгаа. 가지다 гэхлээрээ одоо 우산을 안 가지고 гэдэг дээр авч ирээгүй 안 гэдэг нь одоо үйл үгийн өмнө байрласнараа үгүйсэх утгыг илэрхийлдэг гэж үзсэн байгаа. 가지다 гэхлээрээ одоо авах гэсэн утгаараа авчрах гэсэн утгаараа 갖다 주다 우산을 갖다 줄게요 гэдэг дээр 갖다 주다 гэдэг нь аваачиж өгөхийг хэлж байгаамаа. 자, бидний харилцан ярианд 제가 우산을 안 가지고 왔는데 어떻게 하죠 гэдэг дээр 왔는데 авч ирээгүй л дээ, авч ирээгүй штэ гэдэг дээр 는데 гэдэг нь болохоор одоо дөрмийн тайлбар орж ирж байгаа. Энэ нь үйл үгийн үндсэнд одоо залгагдаж одоо ямар нэг урдчилсан нөхцөл байдлыг одоо илэрхийлэх мөн тооцоолж одоо дүгнсэн утгыг агуулна. Тооцоолж ямар нэгэн зүйлийг тооцоолж дүгнсэн утгыг агуулна. Мөн үйл үгийн энэ дээр анхаарах зүйл нь үйл үгийн үндэс real үсгээр одоо төгссөн байвал монгол хэлний ил үсгээр төгссөн байвал ил өөрө хасагдаж шууд залгагдана. Тэмдэг нэрэнд яаж залгагдах вэ? Тэмдэг нэр одоо шууд одоо гийгүүлэгчээр төгссөн байвал өндэ гэж залгадаад ишгээр төгссөн байвал энэ дооронд дэвсгэрэлж орж ирээд залгагдаж одоо ямар нэгэн нөхцөлийг тооцоолох маягаар одоо утгыг илэрхийлнэ. За үүнийг дэлгэрэнгүй жишээн дээрээс харцгаая. За бидний хүснэгтийн гарчиг нэмэх гэдэг нь болохоор үгийн үндсэндээ шууд нийлнэ гэсэн утгатай. Хаалтай нэгэд үй, ын, нүндэ гэдэг нь болохоор үй байвал гийгүүлэгчээр төгсөл үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд үндэ гэж орж ирнэ. үгийн үндэс ихшгээр төгссөн байвал энэ шууд жиргэлж орж ирээд нүндэ гэж одоо утгыг агуулна. За өгүүлбэрээ харцгаая. 말은 잘 하는데 일은 잘 못해요. үгийн үндэс ихшгээр төгсөн учраас нүндэ болоод одоо ярьж бол сайн чадна, ажил хийж сайн чадахгүй гэсэн одоо өгүүлбэр болсон байна. 겨울인데 따뜻하네요. 우울 юм мөртлөө дулаахан байна шүү гэж эсрэг утгыг агуулсан байна. 잘 사는데 왜 돈이 없다고 할까요? бид нар сая үтсэн 없다고 гэдэг дээр таагүй 하다 гэдгийг үтсэн байгаа. тэгээд 잘 사는데 баян байж одоо сайхан амьдардаг байж яагаад мөнгөгүй гэдэг юм болоо гэсэн өгүүлбэрээ. 제가 연락했는데 오지 않았어요. тийм ээ? би холбоо барьсан ярьсан л да даанч ирээгүй гэсэн өгүүлбэрээ. 이거 너무 비싼데 어떻게 할까요? 비싼데 гэхлээрээ үгийн үндэс ихшгээр төгсөн учраас шууд энэ жиргэлж орж ирээ. тэгээд 비싼데
энд үнтэй юм аа яах вэ гэсэн одоо өгүүлбэр болсон байна. Жоохон эргэлзээтэй өгүүлбэр тийм ээ. Эргэлзэж байгаа утгыг агуулж байгаа. За 사람은 좋은데 би хэлсэн үгийн үндэс ихшгээр төгссөн байвал 은데 орж ирнэ. 가끔씩 거짓말을 해서 문제예요. 혼은 сайн л да хаяа худлаа яриад байдаг нь хэцүү гэсэн өгүүлбэр байна. 지금 자리에 없는데요. Одоо үгийн өгүүлбэрийн сүүлд ингэж орж ирснээрээ тухайн одоо ярьж байгаа хүний үйлдэлийг хүлээсэн өгүүлбэр болж байгаа. Жохон хэрүүлийн маягтай гэж ойлгож бас болно. Одоо суудал дээрээ алгал байна гэсэн өгүүлбэр байна. За, 그런 사람 모르는데요. тийм хүн танихгүй л дээ гэсэн одоо өгүүлбэр байна. За, үгийн үндсэнд шууд залгадаж одоо ямар нэгэн тухайн байдлын одоо эсрэг ярьж байгаа хүн одоо үйлдэлийг одоо хүлээсэн утгыг агуулна гэдгийг ойлголоо. За, бидний харилцан ярианд 그래서 제가 전화했잖아요 гэд 잖아요 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ нь одоо бидний үтсэн чи анта гэж үтсэн байгаа тийм ээ. Өгөөсгөх утгыг илэрхийлсэн үг гэж үтсэн байгаа. Үүний эсрэг утгыг хэлнэ. Шууд холбож бичснээрээ эсрэг утгыг хэлнэ. 했잖아요 гэж одоо тийм ээ. За, дараагийн харилцан ярианд орцгоё. За, дараагийн харилцан яриаг сонсохоос өмнө саяхан харилцан яриаг дахин нэг давтаж сонсоод дараагийн хэсэгт орцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 여보세요. 안녕하세요. 저 철수예요. 네, 철수 씨, 반가워요. 밖에 비가 많이 와요. 제가 우산을 안 가지고 왔는데 어떻게 하죠? 그래서 제가 전화했잖아요. 정말 고마워요. 우산을 갖다 줄게요. За, хэр зэрэг ойлгомжтой. За, дараагийн харилцан яриагаа мөн одоо анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 여보세요. 저 철수예요. 철수 씨, 안녕하세요. 나라 씨, 뭐 하고 있어요? 그냥 집에 있어요. 지금 바빠요? 오늘 저녁 같이 먹을래요? 네, 몇 시에 만날까요? 7시에 올림픽공원 정문에서 만나요. 네, 알았어요. 늦지 마세요. 여보세요. 저 철수예요. 베노, 미 철수애나. 철수 씨, 안녕하세요. 철수, 선배노. 나라 씨 뭐 하고 있어요? 나라 유희전에. 그냥 집에 있어요. 조개를 길때 벤. 지금 바빠요? 어떠 잡다 베노. 오늘 저녁 같이 먹을래요? өнөөдөр оройн хоол хамт идэх үү гэж асуусан байна. 네, 몇 시에 만날까요? 자, хэдэн цагт уулзах уу? 7시에 올림픽 공원 정문에서 만나요. 7 цагт 올림픽 паркийн төв алган дээр уулзъя. 네, 알았어요. 늦지 마세요. За, ойлгосон. Битгий хоцоороо гэсэн одоо харилцан яриаг сонслоо. Харилцан ярианд 공원 гэсэн үг гарч ирж байгаа. 올림픽 공원 гэдэг нь одоо паркийг хэлж байгаа. Цэцэрлэгт хүрээлэн хэлнэ. 정문 гэхлээрээ төв хаалгыг хэлж байгаа. 올림픽 공원 정문에서 만나요 гэдэг дээр 정문 гэсэн үг гарч ирж байгаа. Энэ нь төв хаалгыг хэлж байгаамаа. За, бидний харилцан ярианд 저녁 같이 먹을래요? 레요 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ нь одоо үйл үгийн нөхцөл бөгөөд рил буюу одоо ишгээр төгссөн зохиолдолд иллеё гэж орж ирдэг. ил дэвсгэрэлж орж ирээд леё орж ирнэ. Гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал иллеё гэж орж ирнэ. За, үүнийг бид нар одоо жишээ өгүүлбэртээс харцгаая. 저는 여기 있을래요 гэхлээрээ би энд байж байя гэсэн утгатай. Одоо өөрийнхөө санааг одоо илэрхийлсэн, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлсэн, мөн бусдын санаа бодлыг асуухтай гэж ингэж хэлнэ. Лео гэж нөхцөлнө. За, бид нэр одоо 물 좀 줄래요 гэхлээрээ одоо би ус уумаар байна, чи ус өгөөч гэсэн утгаараа. 너무 피곤해서 지금 잘래요. их ядарч байгаа болохоор одоо унтлаа гэсэн одоо өгүүлбэр байна. За, бидний харилцан ярианд дөрмийн тайлбар бол лео гэж орж ирж байгаа гэдгийг ойлголоо. харилцан яриагаа давтан нэг сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 여보세요. 저 철수예요. 철수 씨, 안녕하세요. 나라 씨, 뭐 하고 있어요?
그냥 집에 있어요. 지금 바빠요? 오늘 저녁 같이 먹을래요? 네, 몇 시에 만날까요? 7시에 올림픽공원 정문에서 만나요. 네, 알았어요. 늦지 마세요. За, нэмэлт нэг тайлбар хийж өгөхөд саяны бидний харилцан ярианд өнөө 저녁 같이 먹을래요 гэдгээр 같이 гэдэг үг гарч иж байгаа та бидний мэддэг хамт гэсэн үг байгаа. За, бичгтээ и гэж бичсэн мөртлөө хэлэхдээ 같이 гэж хэлж байгаа тийм ээ. За, яагаад гэж юм бэлээрээ T гэж үтсэн байгаа те монгол хэлний т үсгэн дээр и орж ирэхлээрээ чэгээр дууддаг. Чи. Тэгээд 같이 гэж хэлж байгаа тийм ээ. Үгийн үндэс одоо T гэсэн одоо T үсгээр дуудахлаарэ игшигтэй нийлэхлээрээ чэгээр дуудагддаг юм аа. За мөн нэмэлт тайлбар шиэд үсгийн дараа тийм ээ. Шиэд үсгийн дараа бид нар үтсэн байгаа S монгол хэлний эсээр дуудагддаг үсгийн дараа мөн и орж ирэхэд и игшиг орж ирвэл шигээр дуудагддаг. Монгол хэлний ши иш үсгээр дуудагдана. Бусад тохиолдолд бол цагаан толгойн дараалалаараа дуудагдана хоёулаа. Зөвхөн итэй нийлэхлээрээ чи, ши гэж дуудагддаг юм аа гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. За, дараагийн харилцан ярианд орцгоо дараагийн харилцан яриаг мөн солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод анхааралтай сонсоод одоо дараа нь дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. 다음 회화를 들어보겠습니다. 철수 씨 좀 부탁합니다. 예, 여보세요? 잘 안 들려요. 철수 씨 좀 바꿔주세요. 저 나라예요. 여기 그런 사람 없어요. 485에 0328 아니에요? 485에 0318이에요. 죄송합니다. 제가 잘못 걸었네요. 절수 씨 좀 부탁합니다. 절수다 яриулж өгөөч. 절수다 ярих гэсэн юм аа гэсэн утгаараа 예, 여보세요. 잘 안 들려요 гэд имээ хэлсэн. Юуг нэ сайн сонсохдохгүй байна гэсэн утгаараа 절수 씨 좀 바꿔주세요. 절수다 яриулж өгөөч. 저 나라예요. 비 나라 байна. 여기 그런 사람 없어요. энэ тийм хүн байхгүй. 485에 0328 아니에요? гэж асуусан. 485인 0328 биш үү? 485에 0318이에요. 485인 0318 байна. 죄송합니다. уучлаарай. 제가 잘못 걸었네요. Би буруу залгасан байна гэж одоо үйлчлэлт гуйсан байна. За бидний харилцан ярианд 절수 씨 좀 부탁합니다 гэдэг дээр 부탁하다 гэсэн үг гарч байгаа. Гуйх. Гэхдээ утсаар ярихдаа ихэвчлэн ямар нэгэн хүний нэрийг хэлээд 좀 부탁합니다 гэж одоо хэлдэг. Яриулж өгөөч гэсэн утгаараа 들리다 гэдэг нь 듣다 гэдэг үгнээс гаралтай. 듣다 гэдэг нь сонсох гэсэн байгаа. 들리다 гэхлээрээ сонсогдох гэсэн утгатай. За, солонгос хэлэнд номерыг утасны номерыг нэг нэгээр нь дуудаж хэлдэг. Одоо тоогоо нэг нэгээр нь сая бид нэр сонссон 485 гэдэг юм ээ. 485 гэдэг юм ээ. хэлсэн байгаа. За, зураасыг болохоор хөвчлэн е гэж хэлдэг. Тэгэхээр үнийг одоо хүснэгтээ сараад дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, утасны номер унших жишээ гэдгийн дор утасны номерын жишээ орж ирж байна. 010 1562 7413 гэсэн номерыг 3 янзаар уншдаг юм байна. За, эхлээд 공ыг 0 гэж уншиж олно гэж хэлсэн байгаа. За, 010 1562 7413 гэж уншина. бас 010에 1562에 7413. За, е гэдэг нь ямар учиртай гэхээр энэ зураасыг хэлж байгаа. зураасыг хэлж байгаа. Мөн одоо 010 ихэвчлэн ил гэдгийг одоо хэлэхэд хэцүү учраас хана гэж хэлж болно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр 010 하나 1 6 5 6 2 7 4 1 3 гэж одоо хэлсэн байгаа. хана гэдэг нь ийг хэлж байгаа. За, иймэрхүү янзаар уншиж болно гэдгийг одоо харсан байна. За, 02 02 794 1951-ийг 02-에 зураасыг хэлж байгаа. 794-에 1951 гэж уншина. Одоо гадаад хүн сонсох хэцүү байдаг учраас удаан уншиж хэлэх ёстой. За, 02-에 гэдэг нь болохоор 02-ийн гэсэн үг тийм ээ. 02 777
9206-ыг яаж унших вэ гэхээр 02 тийм ээ. 0-ыг 0 гэж хэлнэ. Бас 0 ч хэлнэ гэсэн. 02 777 9206. 6 гэдгийг болохоор хамгийн сүүлд ингэж орохлоорэ нүг гэж унших тохиолдол гардаг. За 031 996 45 гэсэн утасны ямрыг 031 031 гэсэн ч болно тийм ээ. 031 900 96 45 96 гэж бас уншдаг. За иймэрхүү янзаар утасны номыг солонгосууд тоо нэг нэгээр нь уншдаг юм байна гэдгийг ойлголоо. За бидний харилцан ярианд 철수시 좀 바꿔주세요. 바꿔주세요 гэдэг дээр 주다 гэсэн одоо дүрм орж ирж байгаа. За үгийн үндэс а буюу уугаар төгссөн тохиолдолд 주다 залгадаг. үгийн үндэс одоо у, 의, 이 гэсэн одоо эгшгүүдээр төгссөн байвал, эгшиг орсон байвал 주다 залгадны гэдэг мэдэж авах хэрэгтэй. үгийн үндэс хаагаар төгссөн байвал 주다 залгадж орж ирнэ. за үүнийг жишээн дээрээс харцгаая. 여기 좀 도와주세요 гэдэг дээр 돕다 гэдэг үг маань 도와 гэсэн байгаа. залгадаад тэгээд туслаарай гэсэн утгатай. 여기 좀 설명해 주세요 гэхээр 설명하다 гэдэг одоо үгийн үндэс хаагаар төгссөн учраас 설명해 주세요. залгадаад 설명해 주세요 гэсэн тайлбарлаад өгөөч гэсэн өгүүлбэр байна. за 가방 속을 좀 보여주세요. зүгнийхаа доторхыг харуулаач, зүнхээ үзүүлээч гэсэн утгаараа 보이다 гэдэг 이гээр төгсөн учраас 보여주세요. залгадна. 전화번호를 좀 가르쳐주세요. 가르치다 гэхлээрээ үгийн үндэс 이гээр төгсөж байгаа тийм ээ. 이гээр 이 гişгээр төгсөн учраас залгадаад 가르쳐주세요. утасныхаа номерыг хэлж өгнө гэсэн өгүүлбэр байна. за ерөнхий тайлбар маань ийм байгаа. за харилцан яриагаа дахин нэг давтан сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 철수 씨 좀 부탁합니다. 예, 여보세요? 잘 안 들려요. 철수 씨 좀 바꿔주세요. 저 나라예요. 여기 그런 사람 없어요. 485에 0328 아니에요? 485에 0318이에요. 죄송합니다. 제가 잘못 걸었네요. за хэр зэрэг ойлгомжтой байна. за дараагийн харилцан яриагаа мөн одоо анхааралтай сонсноо. 다음 회화를 들어볼까요? 나라 씨 있어요? 전데요. 누구세요? 저 철수예요. 오늘 약속을 못 지킬 것 같아요. 왜요? 무슨 일이 있어요? 네, 급한 일이 있어서 회사에 가려고 해요. 알았어요. 시간 있을 때 연락하세요. 고마워요. 이따가 전화할게요. 나라 씨 있어요. 나라 байгаа юу гэдэг одоо 철수 гэрлүүн ярьсан байна. 전데요. 누구세요? 비에나 힘배. 저 철수예요. 비 철수에나. 오늘 약속 못 지킬 것 같아요. 오늘들 уулзаж чадахгүй юм шиг байна. 지킬 것 같아요 гэдэг 을 것 같아요 гэдэг нь бид нэр үзсэн байгаа юм шиг байна гэсэн утгаараа. за 왜요? 무슨 일이 있어요? яасан бэ? ямар нэгэн ажил гараа요. 네, 급한 일이 있어서 회사에 가려고 해요. 팀에 яралтай ажил гараад ажил руугаа явах шаардлага гарчлаа гэсэн утгаараа. 알았어요. ойлголоо. 시간이 있을 때 연락하세요. завтаа үедээ яриараа. 고마워요. 이따가 전화할게요. баярлалаа. одоо жоохон байж байгаа дуцаар ярина гэсэн одоо харилцан яриаг сонслоо. за харилцан яриад 지키다 гэсэн шинэ үг орж ирж байгаа. энэ нь юу гэсэн бидний харилцаанд юу гэж орж ирсэн бэ гэхээр 오늘 약속을 못 지킬 것 같아요 гэдэг 지키다 гэдэг үгнээс гаралтай амлсандаа хүрэх гэсэн үг байгаа. 약속 гэдэг нь 약속을 못 지킬 것 같아요 гэдэг 약속 гэдэг нь одоо амлалт болцоо гэсэн утгыг агуулна. за 1. 무슨 일이 있어요 гэдэг 1 гэдэг нь болохоор ажил хэрэг ямар нэгэн одоо ажил гарааё хэрэг гарааё гэсэн утгаараа.
급하다 гэдэг үг орж иж байгаа. Одоо 급한 일이 있어서 회사에 들어가요. 급하다 гэдэг үгнээс гаралтай 급한 одоо тодтол олж ирсэн байгаа. Өгүүлбэрт одоо яаралтай гэсэн утгатай. 이따가 хэсэг хугацааны дараа 이따가 연락할게요 гэсэн одоо өгүүлбэрт 이따가 гэдэг нь одоо хэсэг хугацааны дараа жоохон байж байгаа гэсэн утгаараа одоо орж ирж байна. За бидний харилцан ярианд 시간이 있을 때 гэсэн одоо 있을 때 연락하세요 гэдэг үгдээ 있을 때 гэсэн одоо үйл дүрмийн тайлбар орж ирж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо ямар нэгэн цаг хугацааны үйлдэл эхэлж байгаа. Одоо тодруулбал тухайн цаг мөчид юу хийж байсан, юу хийх тухай одоо хэлэхдээ монгол хэлний тэгэхтэй, ингэхтэй гэсэн одоо утгаараа тайлбарлагдана. За жишээ өгүүлбэрээс харцгаая. 한국에 올 때 비행기로 왔어요. Солонгос ирэхдээ онгоцоор ирсэн. 올 때 гэхээр 오다 гэдэг үгэн дээр шууд одоо игшгээр төгссөн учраас үгийн үнц игшиг учраас 일 одоо дэвсгэрж орж ирээд 올 때 гэсэн одоо өгүүлбэр явсан байна. 제가 집에 없을 때 전화를 했네요. 없을 때 гэдэг нь болохоор үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн учраас 일 때 залгадаад 없을 때 байхгүй байхад одоо уцаар ярьсан байна. Намаа гэртээ байхгүй байхад уцаар ярьсан байна гэсэн өгүүлбэр. За дараагийн өгүүлбэр харцъя. 학교 갈 때 버스 타고 가요. 학교에 갈 때 버스 타고 가요 гэхээр сургуульдаа явахдаа автобусаар явдаг. 갈 때 가다 гэдэг үгэн дээр шууд ил дэвсгэрж орж ирээд 갈 때 одоо явахдаа гэсэн өгүүлбэр. 돈이 없을 때 가부를 많이 했지요. тэгэхээр мөнгөгүй үедээ цалингаа урьдчилж авдаг байсан. 없을 때 гэдэг тийм ээ бидний гийгүүлэгчээр төгсөн учраас илдээ залгадаад байхгүй байхтаа гэсэн утгатай байгаамаа. За дараагийн харилцан ярианд орохоос өмнө саяныхаа харилцан яриаг дахин нэг давтсан сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 나라 씨 있어요? 전데요. 누구세요? 저 철수예요. 오늘 약속을 못 지킬 것 같아요. 왜요? 무슨 일이 있어요? 네, 급한 일이 있어서 회사에 가려고 해요. 알았어요. 시간 있을 때 연락하세요. 고마워요. 이따가 전화할게요. За хэр зэрэг ойлгомжтой байна. Бас одоо дөрмийнхэн тайлбарыг сонсвол илүү ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За дараагийн харилцан яриагаа сонсцгоё. дараагийн харилцан яриагаа анхааралтай сонсно. 회화를 들어보겠습니다. 오늘 회식이라고 했어요. 네, 들었어요. 철수 씨는 술을 좋아해요? 아니요, 그냥 가끔 먹어요. 술을 많이 먹으면 몸에 안 좋아요. 간이 나빠져요. 네, 걱정해줘서 고마워요. 자, 오늘 회식이라고 했어요. 오늘들 бүгдээрээ оройн хоолнд орно гэж хэлсэн тийм ээ. 네, 들었어요. 철수 씨는 술을 좋아해요? тийм ээ, сонссон. 철수, чи архин дуртай юу? гэж асууж байна. Архи уух дуртай юу? 아니요, 그냥 가끔 먹어요. үгүй, зүгээр л хаяа уудаг юм аа. 술을 많이 먹으면 몸에 안 좋아요. архи их уул биед муу. 간이 나빠져요. 일릭 못나. 네, 걱정해줘서 고마워요. За, санаа тавьсанд баярлалаа гэсэн одоо харилцан яриаг сонслоо. Бидний харилцан ярианд 회식 гэсэн үг орж ирж байгаа. Энэ нь одоо нэг байгууллагын хүмүүс оройн хоолнд орохдоо ямар зөвхөн оройн хоолч өдрийн хоолд хамт байгууллагын хоолнд орохдоо 회식 гэж ярьдаг. Тэгэхээр бидний харилцан ярианд мөн 그냥 гэсэн үг орж ирж байгаа. 그냥 가끔 먹어요 гэдэг дээр 그냥 гэдэг нь зүгээр л гэсэн утгаараа зүгээр л хаяа ууд юм аа гэсэн үг л байна. 나빠지다 гэж үзсэн байгаа бид нарт тийм ээ. 나쁘다 гэдэг үгнээс 지다 гэж залгадаад 나빠지다 болоод мууднаа ямар нэг юм болно гэсэн утгаараа мууднаа. 걱정하다 гэдэг нь санаа зовхыг хэлж байгаа. 걱정해줘서 고마워요 гэдэг дээр баярлаа санаа тавьсан санаа зориулсанд баярлаа гэсэн үгээр харилцан яриаг сонслоо. За бидний харилцан ярианд 간 гэсэн үг гарч ирж байгаа. За үүнтэй холбогдуулаад хүний дотор эрхтний юу гэж хэлдэг юм бэ гэдгийг тайлбарлая. За кан гэдэг нь илэг гэж хэлсэн. За ви гэхлээрээ ходоодыг хэлж байгаа. За чан гэхлээрээ гидсийг хэлж байгаа. бүдүүн нарийн гидсийг хэлнэ. За 슬게 гэдэг нь зүсийг хэлнэ. 심장 гэхлээрээ зүрхийг хэлж байгаа. 신장 гэхлээрээ бөөрийг хэлж байгаамаа.
За иймэрхүү шинэ өгнүүдтэйгээ танилцлаа. За харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцго요. 회화를 한 번 더 들어보겠습니다. 오늘 회식이라고 했어요. 네, 들었어요. 철수 씨는 술을 좋아해요? 아니요. 그냥 가끔 먹어요. 술을 많이 먹으면 몸에 안 좋아요. 간이 나빠져요. 네, 걱정해줘서 고마워요. 여보세요. 안녕하세요. 저 철수예요. 네, 철수 씨, 반가워요. 밖에 비가 많이 와요. 제가 우산을 안 가지고 왔는데 어떻게 하죠? 그래서 제가 전화했잖아요. 정말 고마워요. 우산을 갖다 줄게요. 여보세요. 저 철수예요. 철수 씨, 안녕하세요. 나라 씨, 뭐 하고 있어요? 그냥 집에 있어요. 지금 바빠요? 오늘 저녁 같이 먹을래요? 네, 몇 시에 만날까요? 7시에 올림픽공원 정문에서 만나요. 네, 알았어요. 늦지 마세요. 철수 씨 좀 부탁합니다. 예, 여보세요? 잘 안 들려요. 철수 씨 좀 바꿔주세요. 저 나라예요. 여기 그런 사람 없어요. 485에 0328 아니에요? 485에 0318이에요. 죄송합니다. 제가 잘못 걸었네요. 나라 씨 있어요? 전데요. 누구세요? 저 철수예요. 오늘 약속을 못 지킬 것 같아요. 왜요? 무슨 일이 있어요? 네, 급한 일이 있어서 회사에 가려고 해요. 알았어요. 시간 있을 때 연락하세요. 고마워요. 이따가 전화할게요. 오늘 회식이라고 했어요. 네, 들었어요. 철수 씨는 술을 좋아해요? 아니요. 그냥 가끔 먹어요. 술을 많이 먹으면 몸에 안 좋아요. 간이 나빠져요. 네, 걱정해줘서 고마워요. 자, бидний эхний харилцан ярианд 그래서 제가 전화했잖아요 гэдэг дээр잖아요 нөхцөл орж ирж байгаа. Би чи антаа гэсэн одоо нөхцлөөс гарсан гэж хэлсэн байгаа. Гэхдээ эсрэг утгыг агуулна. Одоо чи антаа гэхлээрээ үгүйсэх утгыг агуулсан. Чанаая гэхлээрээ илүү одоо хүлээн зөвшөөрсөн утгыг агуулж байгаа. За, жишээ тайлбарлаж өгье. 있잖아요. 제가 물을 쏟았어요. нөгөө нэг байна шүү дээ. Би усаа асгачихлаа. 있잖아요 гэж бас их содогсуудыг ярьдаг. 이렇게 돌리면 되잖아요. ингээд одоо эргүүлчих юм бол болж байгаа үсттэй гэсэн үгээр байна. 택시를 타고 가면 편하잖아요. таксинд суугаад явбал амар шүү дээ. биэнд чин одоо амар шүү дээ гэсэн үгээр байна. 이렇게 하면 되잖아요. ингээд хийчихэд болно шүү дээ. одоо ямар нэг юмыг илүү одоо хүлээн зөвшөөрч одоо баттах одоо утгыг агуулж байгаамаа. За, өнөөдрийн хичээлээ ингээд өндөрлөе. Та бүхэн одоо юм өнөөдөр үзсэн зүйлээ интернет сайтаар орж үзээрэй. Бас принтлж авч болно гэдгийг мэдчихэж байгаа үстэй. За, дараагийн 7 хоног хүртэл баяртай. Тэр болтол сайн сууж байгаарай. 안녕히 계세요.